дэс байдлын мэдээллийн хөтөлбөр энэ удаагийн дугаараар хүрэхэд бэлэн боллоо. Улсын төрөлцсөн олимпиадын 20-нд даваанд Дархан уулын аймгийн ерхий боловсролын сургуулиудын 2439 сурагч багш оролцож манай сургуулиас 44 медаль эзэж болж нийт медалийн тоогоор 3 дугаар байр эзэллээ. Ингээд сурагч багш нартаа баяр хүргэе. Дархан Эмпати сургуулийн үүсгэн байгуулагч Эмпати ертөнц боловсролын байгууллагын ерөнхий захирал агсан Адем Татлигийн нэрмжид англи хэлний 10 дугаар олимпиад амжилттай зохион байгуулаглаа. Hello, my name is Oyang. I am from the 19th school of Darhan. I am here in Darhan Empathy School, which they held the 10th Adem Tatli competition. I am the 11th grade who got first place in the competition. I'm very grateful and thankful for my fellow teachers and my fellow students who have gratefully been supportive of my English. And I'm really grateful for the Empathy School that held the 10th of Adem Tatli competition. And thank you. So hello everyone, my name is Irkimzaya and I'm very proud of myself. And I study in 19th school and I'm from Darhan Old province. Right now I am here in Darhan Empathy School. I successfully participated in this Olympiad and I got the silver medal of it. And I kind of very proud of myself because I very tried that much and I wanted to make some success this year. And I want to say thank you for my teacher and all the people that helped me to reach this success. I'm just very grateful of this. All people helped me and it was very great, and I want to say that you made a big help to me. Сэлэнгийн аймагт зохион байгуулагдсан Монгол Улсын гадаад харилцааны сайдын ивэлд хилтэй бол хөлтэй англи хэлний уламжлалт 15 дугаар олимпиад амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү олимпиадаас манай сургуулийн сурагчид нийтдээ 15 медаль эзэж болжээ. Сурагчдаа баяр хүргэе. 2018 оны ус сүрийн аймгийн авах шалгуур хөл бөмбөгийн тэмцээнээс Дархан Эмпати сургуулийн 7-8 дугаар ангийн сурагчид мөнгөн медаль хүртлээ. Сурагчдаа баяр хүргэе. Манай Дархан Эмпати сургуулийн баг тамирчид маань 2018 оны өсвөрийн аймгийн аврах шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээнд амжилттай оролцож мөнгөн медаль хүртээ. Бидний бэлдэж оролцуулсан жаргал цахимагчтай баярлалаа. Багийнхандаа амжилт хүсье. 2018 оны 4-р сарын 14-өөс 15-ны өдрүүдэд эцэгхийн хурал зохион байгуулагдлаа. Дараагийн мэдээг хүргэе. Монгол Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийн талаар 12 дугаар ангийн сурагчид мэдээлэл хийлээ. Эмпати сургуулийн та бүхэнд бас энэ өдрийн мэндийг төвшүүлье. За би Герман Монголын ашигт малтмал технологийн сургуулийн профессор Баямүх гэж хүн байна. За өнөөдөр бид нэр танаа сургууль дээр өөрийнхөө сургуулийн талаар танилцуулга хийгээд ингээд одоо 12 дугаар анги төгсөж байгаа. Төгсөгчдөд бас сургуулаа танилцуулъя гэж ингэж зорж ирсэн байгаа. За манай сургууль бол одоо 5 жилийн өмнө байгуулагдсан. Энэ жил одоо 5 жилийнхаа тэмдэглэгч байгаа. Инженерийн чиглэлээр одоо мэргэжилтэн бэлтгэдэг. Монгол Германы одоо хамтарсан засгийн газрын одоо хамтарч байгуулсан ийм сургууль байгаа. За мөн танаа сургуулиас манай энэ технологийн сургуульд танаа төгсөгчдөөс бас амжилттай суралцж байна. За манай сургууль бол одоо бакалаврын 4 чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг. За уул уурхай чиглэлээр, за байгаль орчны чиглэлээр, механик инженер, за үйлдвэрлэлийн инженер гэсэн ийм бакалавраар оюутнууд бас бэлддэг юм аа. Тэгээд энэ ч очиж бас үйлдвэрүүдэд танилцсан сургуулиудаар орно ийм ажил зохион байгуулдаг. За төлбөрийн хувьд бол харьцангуй бусад сургуультай харьцуулахад жоохон ихтэй тийм асар өндөр явах нь бас байхгүй 50% оршин гаруй өндөр гэж харуулъя. Тэр хадгалтай авчин тийм ээ. За 500 оноос дээш оноо авч бас оноо 500. А тэрнээс дээш авч ирсэн манай сургуулиуд их нээддэг. Анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа. Баяртай.